Орон өдрөг үзэгчдээ төвцийг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Бид 7 хоногийн тойм хөтөлбөрөөр Монгол улсад дотоодд болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг. Ингээд эхний мэдээг хүргэе. Монгол улс анх дахь үндсэн хуулиа 1924 оны 11-р сарын 26-ны өдөр улсын анх дахь их хурлаар баталж байлаа. Харин дөрөв дэх буюу шинэ үндсэн хуулийг 1992 оны 1-р сарын 13-нд бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлаар баталсан. Энэ 7 хоногт Монгол улсын үндсэн хуулийн түүхт 34 жилийн ойн өдөр тохиолов. Манай улс 1924, 1940, 1960, 1992 онуудад үндсэн хуулиа шинжилэн баталж байсан түүхтэй. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан энэ 7 хоногт хэд хэдэн үйл явдал тохиоллоо. Улсын хурлыг удирдан чиглүүлж байсан төрийн зүтгэлтнүүдтэй санал бодлоо солилцож, хүндэтгэл үзүүлэхээр улсын хурлын дарга учрлын санаачлан зохион байгуулж буй энэхүү уулзалтад бүгд найрамдах Монгол ард улсын дэд ерөнхийлөгч алсан улсын баг хурлын даргаар ажиллаж байсан Гончиг Дорж, улсын хурлын даргаар ажиллаж байсан Багванд, Инх Баяр, Нямдорж, Лүндэ Жанцан, Дэмбрэл, Зээнх болд, Эминх болд нар хүрэлцэн ирсэн юм а. Мөн улсын хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Үлзий сайхан болон улсын хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цог, Энвиш, Лувсан Жав, Сандаг Очор, Шарав Дорж, Болдбаатар, Инхбат, Баасан Дорж нар оролцлоо. Монгол улсын үндсэн хууль батлагдсанаас хойш 34 жилийн хугацаанд өөрчлөлтийн өсөлт амжилт алдаа онооны аль алийг Монголын ард түмэн туулж байгаа лээ. Өдий хүртэл олсон нь алдаанаасаа хавьгүй их боловч манай нийгмийн амьдрал засаж залруулах өөрчлөлт шинжлэх, шинээр үүссэн шийдэл гарц шаардсан сорилт бэрхшээлүүд багагүй байна. Үндсэн хуулийг сайхан биелүүлж түүний дархлааг хангах, хамгаалахад хууль тогтоох байгууллагын үүрэг нэн чухал юм а. Тус уулзалтаар улсын хурлын дарга учрал үе үеийн парламентыг удирдах чиглүүлж байсан. Улсын хурлын даргаар ажиллаж байсан, мөн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдийн гүйцэтгэсэн үүрэг асар их байгааг онцлсан юм а. Парламентын баталж байгаа хууль альва шийдвэр нь Монгол улсын үндсэн хуулийн санаа, агуулга, үзэл баримтлал, зүйл заалт бүрд нийцсэн байх нь үндсэн хуулийн нэгэн дархлаа бас хамгаалалт болдог гэдгийг улсын хурлын дарга учрал хэлж байлаа. Тэрээр үе үеийн зүтгэлтнүүдэд өөрийн хийхээр зорж буй үйл хэргийнхээ талаар ярьсан юм а. Тодорхойлбол улсын хурлын даргаар сонгогдоод нэн тэргуунд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад дүн шинжилгээ хийсэн байна. 378 хуульд холбогдох шинжилгээг хийхэд 228 хуульд үндсэн хуулийн хүний эрх чөлөөний талаарх заалттай зөрчилдөж байгаа зохицуулалт байна гэдгийг дүн гарсан. Юуны өмнө эдгээр хуулийн холбогдох зүйл заалтын үндсэн хуульд нийцүүлэхэд анхаарал хандуулж холбогдох ажлын хэсгүүдийг байгуулснаа ярьсан юм а. Монгол улс 1992 онд ардчилсан хүний эрхийг дээдэлсэн үндэсний хуулийг баталснаас хойш 34 жилийг үдэж байна. Үг хэлэх эрх чөлөө өмчлөх эрх олон намын тогтолцоо хүний суурь эрхийг үндсэн хууль тунхагласан манай ардчлалын гол ололтоо. Гэвч өнөөдөр асуух ёстой хамгийн чухал асуулт бол эдгээр эрх бодит амьдрал дээр хэрэгжиж байна вэ гэдэг асуудал юм а. Үндсэн хууль бол хамгийн дээд баримт бичиг. Гэвч түүнийг амлуулж иргэн бүрийн өдөр тутмын амьдралд мэдрэгдэх болгодог зүйл нь салбарын хуулиуд. Харамсалтай сүүлийн 30 гаруй жилийн хууль тогтоох үйл ажиллагаа үндсэн хуулийн үзэл санааг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхээс илүүтэй гадаад онолыг шууд хуулбарлсан салангад косметик засвартай хэвээр ирлээ. Нэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа нөгөө хуулийн зохицуулалтыг зөрчиж эрх зүйн хийдэл үүсгдэг жишээ цөөнгүй. Үүний бодит жишээ нь 2023 онд баталсан төгжрлийн тухай хууль Улаанбаатар хотын замын асуудлыг шийдэх зорилготой энэ хууль нь дагалдах өөрчлөлтүүд дээр зөвхөн нийслэл бос 21 аймаг 334 сумын иргэдийн өмчлөх эрхэд халдсан нь бодит үнэ. Үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үнийг бууруулахыг хориглосон зохицуулалт иргэдийг өмчөө чөлөөтэй захиран зарцуулах боломжгүй болгож үндсэн хуулиар баталгаажсан өмчлөх эрхийг бодитоор хязгаарлав. Ийхүү нэг асуудлыг засах нэрийн доор нөгөө суурь эрхийг зөрчих нь үндсэн хуулийн хэрэгжилтийг солруулж байна. Энэ 7 хоногт үндсэн хуулийн 34 жилийн ойг тэмдэглэх хүрээнд чөлөөлийн санаачлаг, Брайль үндсэн хууль, дохионы хэл, аудио хувилбар зэрэг хүртээмжийг нэмэгдүүлсэн ажлууд хийгдэж буй нь эерэг чухал алхам боллоо. Ялангуяа харааны бэрхшээлтэй 11500 гаруй иргэн үндсэн хуулиа өөрийн мэдэх үсгээр унших боломж бүрдсэн хүний эрхийн бодит ахиц юм а. Гэвч үндсэн хуулийг зөвхөн хэвлэж түгээх ойг тэмдэглэх хангалтгүй, хамгийн гол нь түүнийг зөрчиж буй, хязгаарлаж буй хууль журмын чөдөр тушааг тайлах шаардлага тулгарч байна. Үндсэн хуульд эрх чөлөө бий харин бодит амьдрал дээр түүнийг үгүйсгэж буй хүнд суртал, хийдэлтэй хууль тогтоомж олон хэвээр байна. Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх жинхэнэ утга учир нь баяр ёслол бус. Харин бид үндсэн хуулиа зөрчиж байна уу гэж өөрсдөөсөө асуухад орших юм а. Учир нь улсын эрх бол хүний эрх, харин иргэний эрх бол тунхаггүй бодит хамгаалал байх ёстой юм а.
Дараагийн мэдээг хүргэе. Засгийн газар 2026 оны 1-р сарын дунд 7 хоногт хууль сахиулах тогтолцооны шинжилэл, орон нутгийн эрх мэдлийн хуваарлалт, бомбын зохион байгуулалт, үнийн доктортой байдал, цахим төрийн үйлчилгээ, аюулгүй байдал, хууль эрх зүйн шинжилгээ зэрэг олон салбарыг хамарсан шийдвэрүүдийг дараалан хэлэлцэж, цэгцрэх бодлогын хүрээнд тогтолцооны өөрчлөлтийг онцлон тавилаа. Цагдаа дотоодын цэргийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөний нээлттэд оролцох үеэрээ ерөнхий сайд цэгцрэх хөдөлгөөнийг зөв чиглүүлэх, баялагын хувилгаатай тэмцэхэд хууль сахиулах, гэмт хэрэгтэд тэмцэх байгууллагын манлайлал, оролцоо онцгой чухал гэдгийг онцолсон. Тэрбээр гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан хохирлыг бүрэн барагдуулахад чиглэсэн эрх зүйн болон тогтолцооны шинжилэл хийхийг салбарын гол зорилт хэмээн тодорхойлж, хууль сахиулах ажиллагаанд инновац, дата өгөгдөл, дэвшилттэй технологиг нэвтрүүлэх замаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг орчин үеийн шаардлагад нийцүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. Үүнээс ярихад засгийн газар зөвхөн хүн солих бус системийн төвшөнд хариуцлага өөр нөлөөг чухалчилж буугаа илэрхийлж байгаа ч бодит үр дүн хэрэгжлийн шатанд шалгагдана. Мөн ерөнхий сайд аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн дарга, засаг дарга нартай уулзахдаа эрх мэдлийн хэт төвлөрлийг задлах, орон нутгийн шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой үүрэг өглөө. Гэвч шүүмжлэлтэй өнцгөөс харвал орон нутагт эрх шилжүүлэх нь хариуцлага, хяналтын тогтолцоо хангалтгүй тохиолдолд шинэ эрсдэл үүсэх магадaltaй хэвээр байна. Энэ газар байгуулагдсан цагаас шинэ газрын тухай хуулийг өөрчилж, энэ амьдрал нийцэхгүй байна. Засгийн газрын хуралдаанаар Өвөрмөг аймгийн тархи цумд гашааны газар болох асуудлыг шийдээд яж тарахгүй. Газрын нэгдсэн төлөвлөгөө засгийн газар батлна. Ингээ аймаг агентлаг сум дүүрэг эрх мэдлийг их тодорхой болгосон юм болж байна. Аймгийн засаг дарга нарын эрхлэх асуудлыг хүрээний 26 агентлагаас 8 хаан агентлагийг л аймгийн засаг дарга өөрөө томилж байна. Заавал Улаанбаатарт асуудлыг нь шийдэх шаардлагагүй агентлагуудын эрх мэдлийг төвлөрүүлж биш. За үүсэт байгаа хуулиудаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар энийг бол босоо хөвтэй удирдлагын хослыг хангасан зарчим руу яд шинжүүлэх ёстой гэж байна. Засгийн газар цэргийн дүүцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийг 2026 онд нэмэгдүүлэхгүй хэвээр үлдээсэн нь эдийн засгийн хүндрэл, иргэдийн орлогын бодит байдлыг харгалзан шийдвэр гэж тайлбарлагдж байна. Гэсэн ч энэ тогтолцооны шудраг байдал хүртээмжийн асуудал нийгэмд хэвээр үлдэж байна. Эцэст нь дүгнэхэд засгийн газар ерөнхий сайд Зандаа шүтрийн энэ 7 хоногийн үйл ажиллагаанаас харахад бодлогын гол чиглэл нь цэгцрэх гихүүгээр илэрхийлэх тогтолцооны шинжилэлд төвлөрч байна. Хууль сахиулах байгууллага, орон нутгийн эрх мэдэл, бомбын зохион байгуулалт, үнийн доктортой байдал, цахим төр зэрэг олон салбарт нэгэн зэрэг хүрч ажиллаж байгаа нь бодлогын идэвхийг харуулж uuч амжилтыг хэмжих шалгуур нь хэрэгжилт, ил тод байдал, бодит үр дүн байх болно. Эрх саруудад эдгээр шийдвэрүүд амьдрал дээр хэрхэн буухан цэгцрэх бодлогын жинхэнэ үнэлгээг тодорхойлох юм. Тайм үргэлжилж байна. Арчсан нам улсын дээд шүүхэд шинжилсэн дүрмээ бүртгүүлснээр дотоод үтсээ 100% шинжлэх процесс эхлүүлж, үүний зэрэгцээ засгийн газарт улс төрийн хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа дахин илэрхийллээ. Арчсан намаас 7 хоног бүрийн пүрэв гараг зохион байгуулдаг 4.11 мэдээллийн цагийн энэ удаагийн хэвлэлийн хурлаар намын дараах цогт гэрэл болон холбогд халбанд шалтнууд намын дотоод зохион байгуулалт, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой олон чухал мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Улсын дээд жүүх 2026 оны 1-р сарын 9-ний өдөр Арчсан намын шинжилсэн дүрмийг бүртгэсэн нь тус намын хувьд зүгээр нэг хуульд нийцүүлэх үйл явц бус, дотоод шинжилгээг анхан шатнаас нь эхлүүлэх бодит боломж хэмээн тайлбарлаж байна. Шинэ дүрмийн дагуу намын дараагаас бусад бүх өдөртөх халбанд шалтан автоматар хүчингүй болж, бүтэц зохион байгуулалтыг дахин бүрдүүлэх шаардлага үүсжээ. Арчсан намыг ярих юм бол 9 дүүргээс 1 дүүрэгт ялсан, 21 аймагаас 7 аймагт ялсан гэдэг чинь дийлийнх нь ялагдсан дарга нар одоо үүрэг гүйцэтгэж байгаа. Эдгээрийг саяны хугацаанд 100% бүгдийг нь солино. 100%. Би дахиад хэлье. Арчсан нам энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийг зөвхөн нэг улсын дээд шүүхт бүртгүүлээд хууль нийцүүлсэн нэртэй одоо ингэ чимээ алдрах үйл явц биш гэж үзэж одоо харин Арчсан намын өөрчлөлт шинжилт 100% эхлэх зэрэг өнөөдрөөс эхэлж гэнэ гэдгийг бас хэлье. Бид нар энэ дүрмийн өөрчлөлтийг асар том өөрчлөлт шинжилтийн боломж гэж үзэж Арчсан нам анхны дунд шатнаас аваад 100% өөрчлөхийн тулд бид нар шинжилсэн бүртгэл хийгээд үндсэндээ 5 дугаар сар хүртэл хугацаанд 3 сарын хугацаанд дотоод өөрчлөлт зохион байгуулалтын ажлыг бүрэн дүүрэн хийнэ. Тэр нийслэлийн намын даргын тэр одоо бүх газар дахин сонгуул явагдана. Бүх аймаг дүүрэг, сум хороо нэгждэр 100% сонгуул явагдана гэдгийг бүгд солигдно. Энэ хүрээнд Арчсан намын улс төрийн зөвлөлд 2026 оны 1-р сарын 14-нд хурлаж, амар баясгалан ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Харин уг томилгоо намын дотоодод хангалттай танилцуулагдаагүй. Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар албан ёсоор хилэлцээгүй гэх шүүмжлэл дагуулж, Арчсан нам доторх фракцуудын өрсөлдөөн идэвхжих эхлэл тавигдсан нь анзаарэгдэж байна. Нэг хөтөлбөр үндсэн дүрмийг хууль нийцүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан. Ингээд
улсын дээд шүүхэд бүртгэгдсэн байгаа. Одоо бид намын дотоод зохион байгуулалт бүтцийг хууль төлөх үндсэн дүрмдээ нийцүүлэх ажлыг үлдэж байгаа хугацаанд зохион байгуулна. Тэгэхээр та бүхэн харж байгаа бох дэлгэсэн дээр бид нар ерөнхийд сагалбарыг харуулж байна. Бид нар урьдчилсан байдлаар ер нь 4 сарын 7-8-ны өдрөөр намын баяр болдог. Одоо урьдчилсан байдлаар бид нар 4 сарын 8-ны өдөр намын их хурлыг тоглон зарлаж байна. Тэгэхээр 4 сарын 8-ны өдөр хүртэл бүх шатны дотоод сонгуул зохион байгуулалтыг улс орон даяар бүх бүтцийн нэгжтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ ажил маань сая намын даргын хэлснээр 3 сарын 16-наас 31-ний хооронд дотоод зохион байгуулалтууд бүрэн зохион байгуулагдана. Энэ зохион байгуулалтанд намын гишүүнээр захин бүртгэлээ хийлгэсэн. Намын гишүүний татвараа төлж намын одоо гишүүний үнэлэх бодлого арчлын гэрээгээ гардаж авсан саналын эрхтэй гишүүд маань оролцохоор журмлагдсан байгаа. Ардчилсан нам 2 дугаар сарын 1-ээс эхлэн нийт 170 мянган гишүүнээ дахин бүртгэхээр төлөвлөж 3 дугаар сарын 10-наас 4 дугаар сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулахаар товлоод байна. Улмаар 4 дугаар сарын 7-8-нд Ардчилсан намын их хурлыг хурлдуулж шинэ бүтэц удирдлагын тогтолцоог албажуулна. Их хурлаас шинээр байгуулагдах хүнсний бодлогын хороо намын жинхэнэ ерөнхий нарийн бичгийн дарга улс төрийн зөвлөлийг томилох бөгөөд энэ нь Ардчилсан нам доторх улс төрийн хүчний харьцааг тодорхойлох чухал шат болохоор байна. Намын даргын зүгээс 5 дугаар сараас эхлэн 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилд анхаарлаа төвлөрүүлэхээ мөн мэдэгдлээ. Ардчилсан нам засгийн газрыг огцруулах асуудлаар баримталчгүй зарчмын байр суурь өөрчлөгдөөгүй гэдгийг намын дарга цогтгоорл онцлсон юм. Тэрээр засгийн газрыг тогтворгүй байлгах нь зорилго биш боловч алдаатай бодлогоо засахгүй тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэв. Засгийн газрыг огцруулах албан бичигт 32-оос дээш гишүүн гарын үсэг зурсан ч 2025 оны төгсгөлд улсын их хурлын гишүүдийн эрс хангалтгүй байсан тул уг асуудлыг хаврын чуулганаар хилэлцүүлэх нь бодиттой гэж үзэж байгаа илэрхийллээ. Хуулийн дагуу засгийн газрыг огцруулахын тулд улсын их хурлын 64-өөс дээш гишүүний санал шаардлагатай. Мэдээллийн үеэр Ардчилсан намын нарийн бичгийн дарга Бат Бүрөв сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Ардын нам тасралтгүй засаглалсан нь иргэдийн бодит орлогод хэрхэн нөлөөлснийг тоо мэдээлэл тулгуурлан тайлбарлав. Түүний хэлснээр хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалan дундаж айл өрх 7 сая төгрөгийн бодит алдагдал хүлээсэн нь боловсрал, эрүүл мэнд, хуримтлал зарцуулах боломжийг үгүй хийжээ. Та бүхэнд энэ 7 хоногийн онцлог баримтыг танилцуулъя. 2016-аас 2025 он буюу сүүлийн 10 жил Монгол Ардын нам тасралтгүй засгийн эрх барьсан энэ 10 жилийн хугацаанд зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас дундаж Монгол айл 7 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна гэсэн ийм тооцоо гарч байна. Энэ бол тухайн он бүрийн айл өрхийн сарын дундаж орлого зарлага, энэ зарлага доторх хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний эзлэх хувь, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан ёсны статистикт үндэслэн тооцоо юм байгаа. Тэгэхээр 7 сая төгрөгийн алдагдал гэдэг бол зарим айл өрхийн хувьд хүнсний бүтээгдэхүүний үн өссөний улмаас боловсрол эрүүл мэндэд зарцуулах мөнгөө 7 саяар багасгасан байна. Зарим айлын хувьд 7 сая төгрөгийн хадгаламж хуримтлал бий болох боломжийг алдсан байна. Зарим айл өрхийн хувьд 7 сая төгрөгийн үр зээл нэмэгдсэн байна гэсэн үг. Дахин тодтогч хэлэхэд энэ бол зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой ярьж байгаа. Нийт инфляцийн хувьд аваад үзэх юм бол энэс хэд дахин өндөр тоо гарна. Ардчилсан намын зүгээс инфляцийг хуульчлагдаагүй дал татвар хэмээн тодорхойлж төсвийн тэлэлт өөр ашиггүй зарцуулалт нь иргэдийн амжирганд шууд дарамт тушруулж байгааг шүүмжилсэн юм. Иймээс цаашид төсвийн реформ хийхгүйгээр бодит орлогыг нэмэгдүүлэх боломжгүй гэж дүгнэлээ. Мөн Ардчилсан намын гишүүдэд демокраси паспорт буюу ардчлалын паспортыг олгодог болно. Энэхүү ардчлалын гэрээгийг эзэмшигч нь ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, үнэт зүйлсийг хамгаалагч, ардчлалын элч төлөөлөгч болох юм байна. Эцэн дүгнэж хэлэхэд Ардчилсан намын хувьд 2026 онд дотоод шинжилэл улс төрийн байр суурийг дахин тодорхойлох онцгой жил болж байна. Намын дөрвөн шинжилэл бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт нь Ардчилсан намын ирээдүйн өнгийг тодорхойлохын зэрэгцээ засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганаар хилэлцүүлэх улс төрийн орчныг бүрдүүлж байна. Дотоод шинжилэл бодит үр дүнд хүрч улс төрийн шүүмжлэл бодлогоор солигдож чадах хэсэг нь ойрын саруудад тодорхой болох юм. Сүүлийн мэдээг хүргэе. Ахмад тасны тэтгэвэр он гарснаар 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг болсон. Харин хувь тэнцвэрсэн тэтгэврийн доод хэмжээ 654,200 төгрөгт хүрсэн. Тэтгэврийн нэмэгдэл энэ онд 516 тэрбум төгрөг зарцуулах юм. Ахмадууд өнгөрсөн 10 сараас эхлэн тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөг болгохыг шаардаж жагсаал зохион байгуулсан юм а. Ингэхдээ хамгийн багадаа 500-аас 600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ нь амьдралд нь хүрэлцэхгүй байгааг хэлж суулт зарласан. Харин салбарын сайд нь тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөг болгох боломжгүй гэсэн байр суурь илэрхийллээ.
Ерөнхий сайд Зандан шатрын хэлж байгаагаар Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөгт хүрэхийн тулд 5 жил хүлээх шаардлагатай гэсэн хэрвээ 5 жил хүлээх шаардлагатай бол тэтгэвэр нэмэгдэх хугацааг 70,000 Ахмад настан үзэж чадахгүй нь гэж Ахмадууд хэвлэлийн хурлаар мэдээлсэн байдаг. Учир нь манай улсад жилд дунджаар 10,000 Ахмад настан нас бардаг гэсэн судалгаа бий. Ахмадууд төсвийн тодтгол хийх шаардлагыг мөн тавиад байгаа юм. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Авбакир төсвийн тодтгол хийх эсхийг зөвхөн улсын хурал шийднэ гэж тайлбарлаж энэ асуудлыг ерөнхий сайдад уламжилснаа мэдгдсэн юм а. Өөрөөр хэлбэл Ахмадуудын амьдралтай холбоотой энэхүү асуудал нь эцсийн дүндээ улс төрийн шийдвэр төсвийн бодлоготой шууд уялдаж байна. Улсын хурал одоо улсын төсвийг батлах онцгой бүр хэрэгтэй шүү дээ. Улсын хурал шийдэн би энд ганцаараа нэмэх боломжтой боломжгүй гэж хэлэх боломжгүй шүү. За одоо яг сая өнөөдөр засгийн газрын хуралдаан дээр бортыг зэрэг ордуудыг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах шийдвэрүүд шатаараа л гаргаа явж байна. За 26 оны улсын төсөв маань ямар байдалтай байх вэ? Нүүрсний экспорт, бусад одоо уул уурхайн бүтээгдэхүүн экспорт ямар байх нь вэ? Энэтэй л холбоотой л. Тэгэхээр улсын хурал дээр оруулж ирээд нэмэх шаардлагатай боломж байна гэж үзвэл улсын хурлаа шийдвэр гаргал нэмэх ёстой. Ахмад наснуудын зүгээс 80,000 төгрөгийн нэмэгдэл нь инфляц үнийн өсөлтийг гүйцэхгүй, бодит дэмжлэг болж чадахгүй байна гэж байр сууриа илэрхийллээ. Босгон болж байна. Гэхдээ бол өмнө нь нэмэгдэж байгаа үед бол тийм бүрэн хангалттай тэтгэврүүд болохгүй шүү дээ. Уу яг зөв нэмэх хэрэгтэй. Зүгээр энэ олон түмэн бол 50% нэмээ вентер гэж хязгаарлах юм. Зэгцаалах юм байна. Тэгээд аль нь боломжтой гэдэггүй. Ерөөсөө сая 500-аар л зогтох хэрэгтэй байхгүй юу? Тэгэл болоо. Өөр илүү дотоо юм хэрэггүй. Тэр одоо нөгөө нэг юу яагаад байгаа шүү дээ. Нөгөө 36 сар мар тэр бол одоо аюултай. Тэгэл одоо 3 жил одоо тэгээ тэтгэврээ бөөнөр авчаад тэгээ одоо яаж амьдрах гэдэг юм бэ? Тэр чинь одоо хайгуу хүнд байхгүй юу? Тэгээ 80,000 цаасаар нэмэгдэнэ гэдэг чинь одоо бидний хуурчил байгаа гэсэн үг шүү дээ. Нэг арга цагаал 80,000 цаасаар өнөөдөр юу ч авахгүй, 2 торч юм авахгүй шүү дээ. Одоо бүх юм нэмэгдсэн. Гурил нэмэгдсэн байна. Мах ч одоо нөгөө цол бүхрийн мах ч 34 болсон байна. Килограмм нь. Одоо тэгээ юу болох юм хэмэтгэв. Үгүй яах вэ одоо багад нэмсэн. Тэгтээ одоо яах вэ? Далаа тусал нэмэр гэж одоо энэ ийм тарай мах гурлынхаа үнийг төлж чадахгүй. Тэгтээ нэмэр болж гэн. Ахмадуудын гол шаардлага анхнаасаа тодорхой байсан тэд тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөгт хүрэх гэдэг шаардлага тавьж байсан. За энэ шаардлага нь тансаг хэрэглээ бус харин наад захын амьдралын баталгааг хангах зорилготой гэдгийг Ахмадууд онцоллоо. Замын үд цөмийг хотын статустай болгож хэл гайлдах авилгыг таслах замаар эх орны үүдэн хэсгээс эхэлнэ гэж ерөнхий сайд мэдгдлээ. Хөрөнгө оруулалтын бодлогыг нэгтгэх төв байгуулагдлаа. Монгол улсын үндсэн хуулийн өдөр зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдэгүүдэд шагнал гартуулав. Улсын хурлын дарга улсын хурлын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ. Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим систем нэвтрлээ. Ахмадын тэтгэврийг 50% нэмэх асуудлыг улсын хурал шийднэ гэдэг тайлбар салбарын сайд нь өглөө. Хот байгуулалт, байрлал орон суучлалтын сайд Бат хамгаалан цахим сүлжээгээр тархаж буй мэдээллийг нэцав. Цэргийн дүүсгэх албыг мөнгөний төлбөрөөр орлуулах хэмжээг хэвээр үлдээлээ. Бүхнийг фронтод Тэмэнжингийн цуваа төсөл тайлангаа тавилаа. Гадаад худалдааны ашиг оны дүнгээр 4.4 тэрбум ам доллар хүрч 5.3% өслөө. Монголиа D-говь цахим системийг ашиглан иргэд ерөнхий сайдтай харилцах боломжтой боллоо. Та бүхэн төвцөг 7 хоногийн тайван хөтөлбөрийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.